Хүүхэд залуусын танин мэдхийн мэдлэгт. Өмнөгөө аймгийн ханы хэцийн хүрэн, галбын говийн улаан гэсэн хоёр үйлдвэрийн тэмээтэй ханы хэцийн хүрэн тэмээ, мах сүний ашиг шим сайтай, харьцангуй чацархаг, чирэг, нэгт бие бэлдэртэй бөгөөд галбирын хувьд унлаг эдлэгэнд илүү тохиромжтой гэдгээрээ бусад үйлдвэрээс ялгардаг. Тус үйлдвэрийн тэмээний 70.2% нь хүрэн, 6.9% нь улаан, 10.4, 5.2% нь бор, хар, хөх зүсийг эзэлдэг. Мандалова булган цогловоо сумдуудад ханы хэцийн хүрэн үйлдвэрийн тэмээг үржүүлдэг. Галбын говийн улаан тэмээ. Өргөн тавиу цээж хэвлий, матаас сайтай хавраг, урт уужим ташаа хондлоо, бахин бүдүүн борив, богиновтор байдруу мөчтэй байдгаараа онцлог. Ачлаг, хөллөг, алсын тээвэрт илүү тохиромжтой, лагс зузаан, махлаг чамбай, чирэг, нэгт хэвшмэл давмгайлсан бөгөөд амьдын жин бусад үйлдвэрийн тэмээнээс илүү байдаг. 66.7% нь улаан, хүрэн, бор, харин 33.3% нь шар, бусад үсний тэмээ эзэлдэг. Хамбогд, Манлай, Баян овоо сумын нутаг дэвсгэрээр галбын говийн улаан тэмээг үржүүлдэг байна.